За ABC урвалжны BC тал дээр талыг 5 4 сарцаатай байх А1 гэсэн цэг авсан. Өөрөөр хэлбэл энд А1 гэсэн цэг авах юм байна. Энэ цэг нь энийг энд харьцуулсан харьцаа нь 5 4 байх ёстой. За нөгөө талаас AC талыг 1 2 гэсэн харьцаатай энд нь 2 гэсэн харьцаатай хуваах B1 цэгийг нь AC дээр авсан. За тэгээ мэдээж эрг А1 BB1 энэ хоёрыг зураад огтлцуулах юм бол энд нь P цэг гарах юм байна. За тэгвэл AP-г харьцуулах нь PA1, BP-г харьцуулах нь PB1 гэсэн энэ харьцаануудыг олоо гэж байна. За эхлээд энийг олъё. Энийг олохын тулд А1 гэсэн цэгээс BB1-тэй параллел байхаар ийм шилуунтад энэ галж байгаа цэгийг K гэж тэмдэглэе. За өөрөөр хэлэх юм бол A1 K нь BB1-тэй параллел байх K цэг авъя. За гол нь K цэг нь болохоор А цэг дээр байх ёстой. За тэгвэл BC B1 гэсэн энэ үнцгийн үед Фальсийн теорем бичиж болно. Өөрөөр хэлэх юм бол BA1-ыг харьцуулах нь A1C гэдэг бол B1K-г харьцуулах нь KC байж таарна. За дахиад хэлэх юм бол энийг энд харьцуулсан харьцаа бол Фальсийн теоремсоор энийг энд харьцуулсан харьцаатай тэнцвэх хэрэгтэй. За нөгөө талаас энэ нь бол угаасаа өгцөн байгаа. 5 4 гэсэн харьцаатай гэдэг. Тэгэхээр энийг 5-ыг хуваах нь 4-гээр бичиж болно. Өөрөөр хэлбэл B1K KC2 бол 5 4 гэсэн харьцаатай. Энийг нь 5x, энийг нь 4x гэж бичиж болно. За эндээс мэдээж хэрэг B1C гэдэг бол 9x гэж гарч ирэх юм байна. 9x. За одоо энэ харьцааг авч үзье. AC талыг 1 2 гэсэн харьцаатай тавина. Өөрөөр хэлэх юм бол AB1-ийг хуваах нь B1C бол 1 2 гэсэн харьцаатай. Эндээс юу гэж гарч ирэх вэ гэвэл AB1 гэдэг бол 2-ны 1-ийг үржих нь B1C. За B1C-ийн хооронд 9x гэдэг юм орлуулчих. Тэгэх юм бол энд нь 2-ны 9x гэж гарч ирнэ. За AB1-ийн уртыг 2-ны 9x гэж илэрхийллээ. За одоо энэ үнцгийг авч үзнэ. A1 AK. За энэ үнцгийн хувьд Фальсийн теорем бичих юм бол энийг харьцуулах нь энэ гэдэг бол энийг харьцуулах нь энэ байж таарна. Өөрөөр хэлэх юм бол AB1-ийг AP-г харьцуулах нь PA1 гэдэг бол Фальсийн теоремсоор AB1-ийг харьцуулах нь B1K байх ёстой. За A1 B1-гээ бид нар энд олцсон байгаа. 2-ны 9x. Хуваах нь B1K-га бид нар 5x гэж мэдж байгаа. 5x. За тэгээ x-үүд нь хоорондоо хураагдаад энэ бол 10-ны 9 гэж гарч ирнэ. За ингээд AP-г харьцуулах нь PA буюу энэ харьцаагаа бодоод болчихлоо. За энэ харьцааг олохын тулд яах вэ гэхээр B1-ээс ийш нь A1-тэйгээ параллел байх юм чиглэлүүд. За энийг m гэж тэмдэглэе. За энэ үнцгийн хувьд AC A1 гэсэн үнцгийн хувьд Фальсийн теорем бичих юм бол
энэ харьцаа нь 2 гэсэн харьцаатай байгаа учраас энэ харьцаанаас 1 2 гэсэн харьцаатай. Өөрөөр хэлбэл би шууд энд нь ингэж бичвэл энийг нь А гэх юм бол энд нь 2А байгаа гэж бичвэл. Өөрөөр хэлэх юм бол за энэ нэгдүгээрх нь хоёрдугаарх нь энэ жижигхэн зайлшгүй нь А1 М-ийг харьцуулах нь МЦ гэдэг бол 2 гэсэн харьцаатай байна. За эндээс ер нь бол А1 М-ийг нь 2x биш ээ. А МЦ-ийг нь 2А гэж бичиж болно гэсэн үг. За нөгөө талаас анх өгсөн нөхцлөөр B1 биш ээ. BA1-ыг хуваах нь A1C бол 5 4 гэсэн харьцаатай гэж өгсөн байгаа. За A1C нь болохоор A1C гэдэг чинь одоо энийг хэлээд байна гэсэн үг шүү дээ. Энэ бол нийтдээ 3A байгаа. Тэгээд энэний хооронд 3A-г нь орлуулчих юм бол BA1 гэдэг бол 4.15A гэж гарч ирнэ. За энд нь биччихье. 4.15А. За одоо энэ өнцгийн үед Poisson теорем бичье. За өөрөөр хэлэх юм бол BP-г PB1-т харьцуулсан харьцаа гэдэг бол за Poisson теоремсоор энийг энд харьцуулна гэдэг бол энийг энд харьцуулж байгаатай адилхан байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол 4.15А-г харьцуулах нь 1А. 1А болчихсон. За тэгээд мэдээж А-гууд нь хураагдчихна. Ингээд 4.15 гэж гарч ирнэ. За энэ бол Poisson теоремын сонгодог бодлого. За энэ бодлогыг сайн сурч аваарай.